За би нэг хоёр асуулт асуух гэсэн юм аа. Эхнийх нь энэ валютын сангийн хөтөлбөрт ороод эдийн засагт эерэг зүйлүүд бол гарч эхэлж байгаа. Гэтэ засгийн газраас би энэ хүмүүсийн амьдралд яг юу хүрч байна вэ гэдгийг асуух гэсэн. 2016 оны сонгуулийн өмнө нэхий өлөнтөөгөө нэг 500 төгрөг байсан шүү дээ. Бид бүгд нэг бохны үнэтэй болоод явж байна гэсэн. Өнөөдөр энэ үн 3-аас 4 мянга болсон байж байгаа. Өөрөөр хэлбэл хэд вэ? 6-аас 8 дахь байсан. Ноосыг бид нар хайж ийсэн. Өнөөдөр ноос 2500 болсон баг ч. Энэ юунаас болов гэхээр энэ маш энгийн шүү дээ. Тэр 12-аас 16 он тэр үйлдвэрлэл хөдөө аж ахуйн хариуцсан сайд нь тушаал гаргаад засгийн газрын тогтоол гаргаад болилцсон байсан шүү дээ. Үүнийг тавьж өгснөөрөө эргээд энэ үн өссөн. Эргээд энэ хөдөөгийн малчтад эерэг зүйл авчирсан. Ноолоор 40 хэдэн мянгатаа гарч ирсэн бол одоо 60 мянга байна. Хөдөөгийн малчтад юу ч гэсэн энэ өнөөгийн хэцүү үнд үед бол хэрэг болж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээгээ цаашдаа бас тууштай дахиад дунд нь эргэж утсан тэр өмнөх 12-аас 16 оны үед гарсан шийдвэрүүдийг гүйцэд засах ёстой шүү гэдгийг би хэлмээр байна. Валютын сангийн хөтөлбөртөө энэ үе хэрэгжиж байгаа үедээ тэр өмнө гарсан бодлогын алдаанууд бас зарим нэг нь үлдэгдэл байгаад ах шиг байна. Үүнийгээ засах ёстой гэдгийг хэлмээр байна. Өчигдөрхөн бахаа харж ирсэн би сэргэлэн сайдынд байна уу? Иран руу мах гаргаж эхэлсэн байна. Иран руу. Тэгэхээр энийг ерөнхий сайд танд одоо мэдээлэл байвал өгөөч, байхгүй бол тэр сэргэлэн сайдаас өгүүлмээр байна. За 3 дугаарх асуулт бол энэ би ганхүү сайдаас асуумаар байна. 1998 онд ингээд нэг 10 тулгуур унаад увс ховд баялгийн гэсэн 3 аймаг 4 сар гаруй тоггүй байсан. Тэр хооронд ард иргэд зутарсан. Яг 10 жилийн дараа 2008 оны 4 сард муу ялгаа авахгүй яг тэр газар 21 шугам унаад улсын ард иргэд баялгийн ховдын ард иргэд бас тоггүй 2-7 онсон. Тэгвэл одоо өнөөдөр дахиад бараг 10 жилийн дараа буюу 9 жилийн дараа 6 аймагийг тог цацарсан ийм байдалтай байна. Тэгэхээр 20 жилийн өмнө бол 4 сар тоггүй байсан. 10 жилийн өмнө 14 хоног тог цахилгаангүй байсан. Одоо яг хизээ энэ тогийг тэнд ард иргэдэд хүргэж өгөх вэ? Нөгөө мах муудчихдаг, ус цасанд орох гээл тэгээд тэнд өчтөчнөө аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж байгаа. Тэр бүгдээрээ л зогссон байгаа ш. Тэгэхээр ганхүү сайд та яг төдөн сарын төдөнд өнөөдөр юм уу маргааш юм уу 15 цаг бол тодорхой цаг хугацааг хэлж өгөөч. Гэсэн ийм 3 асуулт байна. За Иран руу мах гаргаж байгаа асуудал бол үндсэндээ шийдэгдээд гэрээн хийгдээд эхний ачлалт өнөөдөр хийгдэж байгаа юм байна. 400 мянган толгой хонь гаргах энэ асуудал шийдэгдсэн. Дөнгөж сая сэргэлэн сайд хүнсэт аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн энэний одоо гэрээний хийгээд эхний ачлалтных нь арга хэмжээнд оролцоод одоо улсын их хурлын жуулган руу ирж байгаа. Тэгэхээр энэ Иран руу ингэж одоо мах гаргаж байгаа энэ асуудал бол манай малчтын амьдралд бас эргээр туссан. За махны экспорт гадагшаа нэмэгдсэн, зөрөөд одоо мөнгөн урсгал гадаад валют орж ирсэн. За махны үн нэмэгдэхээрээ бол өнөөдөр Монгол улсад байж байгаа 300 мянган одоо малчтын амьдралд бас дэм нэмэр болсон, эерэг үзүүлэлт болсон ийм чухал алхмыг бол хүнс үдэ аж ахуйн яам маань одоо хөнгөн үйлдвэрийн яам маань хийсээ өнөөдөр эхний одоо махнууд бол Иран руу ачигдаж эхэлсэн байна. Ганхүү сайд. За Хөрлөбаатар гишүүний асуулт хариулъя. За энэ шугам маань өөрөө 1980 онд ашиглалтанд орсон юм 27 жил ашиглаж байгаа юм шугам байгаа. Та бас сая хэллээ. 1998 онд 4 сарын хугацаанд бас нилээд өвлийн эд ачааллын үед ингэж Баруун аймгийн хэрэглэгчд 3 аймаг Увс, Ховд, Баялгийн аймгийн хэрэглэгч бол зутарч байсан. За 2008 оны 4 сард бол бас 21 тулгуур унсан ийм нилээн одоо хүнд гэмтэл гарч ирсэн. За энийг бол одоо 14 хоногийн дундаж хугацаанд
14 хоногт багтааж ингэж маш богино хугацаанд бас энэ шуурхай зохион байгуулж энэ хол газар бас дээвэрлэлтэй гэж ингэж бас эрчим хүчнийхэн хоорондоо нэгдэж нийлж бүх хувийн болон одоо бусад компаниуд нөөц боломжийг ашиглаж ингэж бас богино хугацаанд бас босгож яасан. За энэ өнөөдрийн энэ гэмтэл бол одоо 1906 сарын 28-ны өдөр тасарсан байж байгаа 10 цагт. За энийг бол 2 хоногт нь багтааж өнөөдөрт нь багтааж холбоно гэсэн ийм төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байна.